Юун төрөд бас энэ сайд хүсэж байгаа нийт нутгийн зоогоолондоос энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 2026 онд өргөн сүмийн түүх 70 жилийн өмнө зохион байгуулахаар өнгөтэй бэлтгэл ажлыг хангаа явуулж байна. Тэгээ энэ ажлын маань нэгэн хэсэг болсон Монгол Улсын начин тэгшдийн байн түүгийн нэрмж барилдын нэг Монгол өх хөргөн өнөөдрийг зохион байгуулж байна. Тэгээд эндээс манай Ховд аймгийн шинэхэн авраг орхын хангаа тэргүүтээ мөн дээрсэн улсын арсны оюун бол тэргүүтээ 128 өх барилдаж байна. Тэгээд өнөөдрийн барилдаа маань үнэхээр бас шансан өндөр сайхан барилдаан болж байна. Монгол Улсын аврагтаа Монгол Улсын арслантаа бас 128 сайхан өх барилдаж байна. За өнөөдөр энэхүү барилдааны санаачилсан зохион байгуулж байгаа Ховд аймгийн бүхий холбоо, за Дөргөн сүмийн бүхий холбоо, Өгийн бүчих судлаач Октоо Мөхч болон за Тарга дургийн Халтаргүгийн Ганч болон мөн дээрээс нийт Тарга дургийн аханд устдаа баярлалаа гэж хэлье. За миний бие 1997 онд засгийн газрын 17 дугаар тогтоод гарч ургийн овгийг сэргээж эхэлсэн. Тэрнээс хойш одоо 29 жил 30 яхав жил ургийн бичих хөтлөөд за Дөргөн сүмийн тухайд бол одоогоос 14 жилийн өмнө материалаа цуглуулад 15 жил болж байна. Бандхүү начин болвол манай Үнэн зэрэг тухайн хошуунаас төрсэн анхны улсын золтоо. За энэний дараа өмнө нь бол Дөрвөд Далай хаан аймгаас Жотоон Гэлэг гэдэг хүн улсын цол хүрсэн. Ингээд үндсэндээ Дөрвөдийн хошуунаас төрсэн хоёр дахь буюу Үнэн зэрэг тухайн хошуунаас төрсэн анхны улсын цолтон хүн юм байгаамаа. Ингээд барилдаа маань аврагтаа, арслантаа, заантаа, начинтаа өргөн дэлгэр сайхан боллоо. Сэтгэл хангалуун байна. Унган нутгийнхаа ард түмэн төрлөх сумынхаа 101 жилийн ойд хүрэлцэн ирж өргөн дэлгэр сайхан наадаараа гэж хүсээрээ. Бид нар манай сум орон нутгийн олон түмэн ахын дүүс нийлээд одоо 1954 оны Монгол Улсын начин Бандхүүгийн нэрмжит барилдааныг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. Энэ барилдааны баярын мэндийг Монгол бүхийн өргөнөөс Монгол бүхэд хайртай үзэгч түмэн нутгийн ахын дүүс та бүхэндээ өргөн дэвшүүлье. Энэ начны маань амьдралын түүх, барилдааны амжилт, нутаг орны холбоо одоо хэлэх энэ тэрэмнүүдийг бол одоо манай үзэгчдээ сайн мэдж байгаа. Тэгээд одоо 1952 оны Ховд аймгийн баяр наадмын үзүүргөх за бага наснаас бол бүхийн спортлоор бас одоо эр хүн болсон одоо бас бүхийн одоо спорт шинтэн дурдж аймгийн баяр наадамд үзүүлсэн байгаа. Аймгийн баяр наадамд үзүүлээд удахгүй одоо Улаанбаатар хот руу тухайн амьдралын шаардлагыг шилжээд явсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд 1954 онд төд удалгүй улсын начин цол хүртсэн байгаа. Тэгээд энэ хүн нутаг орноосоо нэгэн тас эрт нүгөө шилжээд явсан учраас энэ хүний дурсамж одоо амьдралын талаар бас бүтэхгүй байсан. Тэгээ бид нэр 1996 онд Дөргөн сүмийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн анхны даргаар сонгогдоод. Тэгээ 96 оноос эхэлж бас энэ хүний намтар түүхийг судлах, ах トゥ ураг төрлийн тогтоох тэгээд бас зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг явуулсан. Тэгээд бид нар чинь одоо өнөөдрийн үйл ажиллагаа бол 4 дахь удаагийн арга хэмжээ болж байгаа. За өнөөдрийн барилдаанд Бандхүү начингийн нэрмжит барилдаанд манай начны маань өр хүүхдүүд одоо сайхан ануухан сайхан улсууд ах トゥ өнөр ач зээнэр нь одоо өнөр болуулаа бүгдээр ирсэн байгаа. Ах トゥ тавуулаа энэ хүүхдүүд нэрсэн одоо бас сум орнуудгаас манай аймгийн улсуудаас хүндэтгэл үзүүлээд бас сайхан байна. Тэгээд энэ үйл ажиллагаанд Бандхүү начингийн өр хүүхдүүд ач зээнэр бүгд оролцож байгаа. Тэгээд өнөөдрийн барилдаанд бас манай ач холбогдлогоод оролцож байгаа аврах хүнийхээ бас манлайлал юуг харуулад манай хангаавар хүртлээр зодгосон их сайхан барилдаан болж байна. За Ховд аймгийн Дөргөн сүмийн түүх 70 жилийн энэ 7 дугаар сард болох гэж байгаа. Дөргөн сүмд ажиллаж амьдарч байсан бүх хүмүүс Дөргөн сүмийн нийт хөдөлмөрчдөд халуун баярыг хүргээд 70 жилийнхаа бүгд хөдөлмөрийн өндөр амжилтаар ухтахыг хүсэн ёроё. Та бүхэн ажилд улам их амжилт хүсье. Өнөөдрийн барилдааныг үзэн сонирхолоо. Энэ барилдаа гоё боллоо. Манай Дөргөн сүмийн харьяат улсын начин Дармажантан залуу сайн барилдаж шивгийн 8-д үлдлээ. Ховдын бөхчүүд ирэн сайн барилдлаа. Бандхүүгийнхаа нэрмжит барилдаанд Ховдын бөхчүүд амжилттай оролцсон явдалд улам их амжилт хүс цаашд улам цолоо ахиулаарай гэж хэлье. Энэ барилдааныг өр хүүхдүүд нь тэр ах トゥ сум орноос нь зохион байгуулж байгаамаа. Өр хүүхдүүдийн ажил амьдралд нь сайн сайхныг хүсье. Та нар улам өнөр өтгөнөөр ах トゥ гээр элгэн саднараа сайхан амьдарч
сайхан одоо ажиллаж хөдөлмөрлөөрэй гэж хүсье. Монгол өхөө өргөөд одоо ийм том барилдаа зохиолно гэдэг бол үнэхээр маш том ажил. Тэгээд ийм том ажлыг зориулж хийж байгаа нутгийн дөрвөн сумын засаг дарга дүү Цэдишт маш их баярлж санаачилж. За Ховд аймаг бол 17 сумтай. Үүнээс одоо 17 сумаас Ховд аймгийн Манган сум гихт одоо улсын султан байхгүй. Ховд аймгийн Үйд сум, за Дууд сум, Ховд сум гэдэг нэлээдгүй олон сумууд улсын султан байх. Тэгэхэд Ховдын одоо төвчөө болсон Монгол улсын зам мегмар болон бус заануудын өмнө бол Ховд аймгийн дөрвөн сумын харьяат 1900 энэ дэгшдийн бандгүй начин байна. 1953 онд одоо энэ цолны эзэн болж байсан байна. Хадаг тар Эрдэнэсдорж гэдэг Ховд аймгийн дөрвөн сумын харьяат Монгол улсын зам байсан. За манай дөрвөн бол эртнээс үндэсний одоо бүх алдар зуутай бөхчүүдийн ариун баялаг түүхтэй нутаг Дайшгийн заан Ирээвэр гэж одоо маш мундаг алдартай бүх байсан. За 1969 79 оны үед Баян Улгийн наадам төрүүлж аймгийн арслан цолгодчихсэн Цэвэн, Сайн баярын Цэвэн гэдэг олон одоо бөхчүүд байсан. Тэдний залгамж чадааруулах олон сайхан бөхчүүд барилдаж байна. 2024 оны улсын баяр наадмаар 25 наснда Монгол улсын начин цолгордсон сумын одоо Галбадрахын Дармажанцсан дүү маань одоо хамгийн залуу начин болж даах хөдөлж ирсэн. Тэгээд түүгээ бол өшөө том цол хүртэн гэж бодож явдаа. Оо, нутгийн зоолонтойгоо ингээ бүх үзээ зуух сайхан байна уу. За, нутгийнхаа зоолондоо дөрвөн сум үүсч байгуулсны 70 жилийн баярын мэнд дэвшүүлж байна. Одоо өнөөдрийн барилдаан сайхан болж байна. Авраг Арслан хоёр үлдсэн үзүр төрөүний барилдаанд үзээд сууж байна. За, ханга авраг төрүүлэх болов. За, манай сумаас залуу начин Дармажанцсан гэ залуу сайхан барилдлаа. Шөөгийн 8 шалгарч үлдлээ. Нутгийн зоолондоо олноо. Тэгээд 70 жилдээ сайхан баярлалаа хэлээ да. Би бас нутгийн сайхан бөхчүүд ирэх байх гэж бодлоо. За тэгээд нутгийн сайхан авраг төрүүлээ. Угаасаа аврагал төрүүлнэ гэж бодож байлаа. Сумынхаа наачиг бас дээшээ үзчих байх гэсэн чинь арай яасангүй. Дээшээ барилж амтсангүй. Яг хавта нөгөөдхний бас улсын цолонд ойрхон бас л сайн ур зарцлаа сайн барилдлаа. Яалтчгүй л өвдөг шороодлоо. Нутгийн бөхчүүд бас маш сайхан байна. Одоо бас бөхөөргөө маш их сайхан улсын томцолтой сайхан бөхчүүд ирж барилдлаа. Сайхан наадам боллоо шүү дээ. Сайхан баярлалаа.